Сонсогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сувагт хэд хэдэн орчуулгын тууж өгүүлэг орсон нь Жундж Publishing-ийн орчуулагч Дэ оюун гэрлийн орчуулгын бүтээлүүд юм. Тус пэйжээр дамжуулан дэлхийн шилдэг зохиолчдын бүтээл, сонирхолтой өгүүлэлэг, тэмдэглэлүүдийг монгол хэл рүү орчуулан та бүхэнд хүргэдэг билээ. Өнөөдөр та бүхэндээ зохиолч Нарины Абгарян, орчуулагч Дэ оюун гэрлийн шинэ роман болох Симоны товч танилцуулгыг хүргэж байна. Армяны нэгэн жижиг хотын чулуучин Симон өвгөн нас эцэслэн уулынхны ёсоор урт удаан насалж хотынхны хүндэтгэлийг хүлээн амьдарч ирсэн тэрээр хайр дурлалын тал дээр харин баггүй адал явдалтай хүн байв. Түүнийг эцсийн замд нь үдэхээр урд өмнө нь хайрлалцаж явсан үе үеийн дурлалаар холбогдсон эмэгтэйчүүд ирж салах ёс гүйцэтгэж байгаа тухай. Тэдний залуу нас, хайр сэтгэл, нандин дурсамж, заримдаа сэтгэл эмтлэм хайрын түүх. Өмнөөс нь бачимдмаар гүймээр тавилан өгүүлдэг гайхалтай зохиол юм. Бүгд өөр өөрийн сайхан түүхтэй. Тэдгээр эмэгтэйчүүд сэтгэл зүрхнийхээ мухарт нууж ирсэн эмзэг хайрын дурсамжаа нийн үгүй дэлгэнэ. Симон бол адал явдалд дурлагч хүүхэмсүүэр биш. Харин ч нэгүүлсэнгүй аврагч юм. Хайрын түүх болгоны эзэд нь энэ нэрийн өр нэмгэн сэтгэл, өгөөмөр агуу зүрхний тухай нандингэн өгүүлэх болно. Санамсаргүй учрал гэж үгүй. Учрал бүхэн бидэнд ямар нэгэн сургамж үлдээж байдаг. Санаандгүй салалтаж гэж байдаггүй. Сэтгэл зүрхийг эмтлээд авч чаддаг. Уй гашуу бүхэн хүнийг улам хүчтэй болгоно. Өөр аргагүй. Харин баяр баясгал хүнээс юу ч нэгтэггүй. Үрд бидэнтэй үлддэг билээ. Энэхүү романыг монгол хэлээр уншихыг хүсвэл энэ маш амархан. Та бүхэн зохиолоо эхлээд төлбөртөө уншиж эхэлнэ. Дараа нь номоо өөрийн гар дээр нэмэлт төлбөр төлөхгүй хүлээж авна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн доорх линкээр орчуулагчтайгаа холбогдсон аваарай. Та бүхэнд орчуулагч Дэ оюун гэрлийн хүргэн өгүүлгийг хүргэж байна. 9 цаг гэхэд маань нэрээ хурч иржээ. Ийм эрт хаанаас явдаг вүлээ? Хотоос наашлах унаа мал байхгүйдэг. Мария авгаан пишин дөнгөж халж байлаа. Сашкад буданы зутан хідэн гахаанда төмс чанаж сүү хөөрүүлэнгийн янданга хаах уу байх уу гэсэн шүүн бодож зогсов. Орж болох уу? Гэхэд уунаар эргвэл өмд нь үрчээсэн хар хостол цагаан цамц зангиатаар хаалгаар цухажээ. Ган ган гэж гэлгар хар шахаан хурманд өмсмөр идэм. Би ирлээ ижи. Мария зогссон газраа таг гацаж хэм бэ чи чинь хэмээн үл таних хэрээс лавллаа. Би юу? Хүргэн чинь байна гэд цаатах нь бандан дээр хөлөө ачин суугаад авчээ. Мария нүдэ нийлхэн байж яасан ийсэн хүргэн бэ гэвэл Сашкагийн эцэг гэвэ. Тэр байж холдох шив. Олдно гэж юу гэсэн хэлвэ? Би алга болоочгүй гэж зангаад дургуцав. Тэр байж эцэг нь хот хүрээнээс шууд ирвүү? Эсвэл өөр газраас явна уу? Хотоос ирлээ ижи. Тэнгэр минь эцэг нь гин. Алив би хүүг дуудаад орхи. Дууд ижи. Харъя. Өсөө байлгүй. Мария хариу хэллгүй гарлаа. Сашка ил алга цөөр мороо бахта. За яах вэ? Гүүгээд ирэх биз гэж бодоод гэрт босож оров. Хүргэн мөнөөх хിവэр сууж л байна. Үзэгдэх бараа алгаа. Юугаар дайлах вүлээ? Өндөг тавих уу? Ингээд зойрлоо бууж хусан савтай дарш гаргаж ирээд хүүхдүүд цөөрөмд очиж тоглодог. Тэнд л яваа бивэ гээд давсалсан мөг тавгалж дээр нь сонгон зулгааж тавив. За төмс удахгүй гарна. Хүн хар ирнэ гэж мэдсэнгүй. Дар самсдгүй. Би чинь орос хүн ижи. Бусдын л адил балгадаг байхна гэд Мария ширээнэ ганц шил хатуу юм тавилаа. Балгахгүй. Амстөгдөдий гэж хүргэн гоморхов. Би харин хэлээд л байна. Эсвэл буруу зүрүү хэлвөө? Ялгаа би гэд хүргэн 7 урхуруугаан газоолгож ухаан мэдээгэн алдтал согтоод хоншоороорон газар ухаж эрүүлжүүлэхээс салдаггүй нөхөд би. Харин би амстгал хүн гэж байна. За. Өөр юу өгдөг юм бэлээ? Даршилсан загас иднэ үү гэж ядмагхан ширээгийн харан эзэгтэй асуув. Хүргэн ярваж ирснээ гар ансавчиж гаргаад ир гэж байна. Юунд ярвав? Үнтэй сайхан загас.
Би ярвалээ гэж юу ижи? Хамар захтнаад найтайх гэд байхад Мария ширээний ард сууж хүргэнхүү арх хундаглан барив. Тэгэхээр уулзсны төлөө. Ижийн алдар хэн билээ? Мария Петровна. Ойлголоо. Намайг Виктор гэдэг. Мэдэж байгаа. Тэгвэл нэг барьчих уу? Би амсдаггүй. Өөрөө. Тэгж таараа. Гээд хүргэн эхний жүнзийг явууллаа. Чи их удаж ирлээ. Хэмээн Мария манерийн урт хамрыг ширтэн хэлэв. Одоо болсон ижив. Болсон. Энэ дэн амьдрна. Төр химлэгээс гарахт нь чи ирээгүй. Залуу хүүхэн ганцаар хүүхдээ тэрвэрэд гарах ямар олиг байх вэ? Хүлээж л байсан биз. Явуулаагүй юм аа. Хэн явуулаагүй гэж. Манай хадагтай. Юу өстөхөх вэ? Тийм биз дээ. Бүхэл бүтэн хүн мэндэлчгээд байхад хааш зайлах вүлээ. Тэгтэл явуулж өгөхгүй намайг хардаад яасан гэж санана. Уг нь Вера бид хоёр чинь хайр сэтгэлээр учирсан улс шүү. Та битгий муу юм бодоорой. Балаа авгайл намайг явуулаагүй хэрэг. Өнгөрсөн явдал ам доо ижи. Хайр сэтгэлтэй гэх 5 жил өнгөрчихсөн байдаг. Харин тэгээд л учир начран олж ирэх гэсээр энэ шүү дээ. Би ахаад нэг татчих уу? Аягал. Өөр яах гэж арх тавих вэ? Хоёр дахь хундагаан хоослоод сүрхий ярвайн хэлээд байна шүү дээ. Шууд салж болно гэж үү? Гэж хэхрэв. Дар уулга идэг юм. Эс бөгөөс хоншоор ороо газар ухах хэрэг гарна гэж Мария ширүүлв. Тэр хүүхэн хууль журам их мэднэ. Жаахан ливгүүтвэл зүүлэн гэрээд эхэлдэг. Хүүхдийн тэтгэмжийн мөнгө яагаад явуулсангүй вэ? Гэж Мария ярэг нь таслав. Одоо өгнөө ижи. Моримал шиг зүтгэж жаахан цалин мөнгөний бараа харахаараа л нөгөө хүүхэн хамаад авчихдаг. 3,000-ыг буцаагаад гуйхаар ганц 1,000 л хилаалган шүү дээ. Ярих юм биш. Мөнгөөр яадаг юм бол гангалаад л байх уу? Жигтэйхэн гангарна. Дээр нь 2 ам ангаагаад байж байгаа. Тэднийгээ тижээн. Ядхад манай хэлцийн ахлах намайг байнга хөөн, туун, дарамтлна. Төрсөн өдөр болоод би ажилдаа явахгүй жаахан балгачихгүй юу? Тэр өдрөөс хойш намайг зуучхаад евро тавихгүй. Юм бол цалин завуу хасна. Тийм байхад юун тэтгэмж? Зайлуул та. Ийм л байна гэж хүргэн санаа алдаад шилтээ цэнхэрлөө 3 дахин гар сунгав. Төмөс мөө гидэж аваад асуух нь. Хүү яаж вэ? Том болсон уу? Том болсон. Өндөр болоо биз? Өндрөө. Эх нь эрхлүүлж гүйцээ биз? Гээд хүргэн чи гэнт ширүүн дүрд орлоо. Тэгснэн ижи та сайн хинаарэ. Та буруу эрхэлбэл өнгөрөн шүү. Би 2 хүүхдээ дийлхэ байсан хүн. Буухын хүзүүнээс хатуу гэж зүүр өгч бэлэн байна. Үгэнд орохгүй бол зод. За би эцгийн хуваар зөвшөөрч байна. Тустай байдаг юм гэлээ. Мария хингэнтэл санаа алдаад толгой төхөв. Намайг та яах гэж ирсэн гэж бодно? Яах гэж? Вератай бүр мөсөн амьдрах гэж ирлээ шүү дээ. Бүр мөсөн гэж Мария дуалдав. Тийм ээ. Одоо бол шийтсэн. Манай хатагтай яасан гэж? Яасан? Гэд эзэгтэйнүүд дүрлээн. Энэ дүүгээр намайг цогсон. Хардаа. Шууд ийшээ. Улаан нүрлөө. Энэ дүүгээрээ халуун наарнуу. Хөөх химэн. Үгүй хүүтэн эндүү. Хөхөрч гсэн. Хүүтэн үү? Аштай юу та. Тийм хүүхэнтэй амьдарч тэсэхгүй. Вера дээрээ л ирээ гэж хийцэн. Мөнч тавьдсан шүү. Яасан гэж энд үздэг вэ? Яах юу аах вэ? Тамхи асаачих уу? Тат гэж Мария зөвшөөрөв. Яагаачгүй байхад гэд бодчих. Цалин буухаар нь халаасалж яваад суйлуулчихлаа. Тэгээд ирчүүтээ 3,000-аар ганц 2 шилийн гоёлохгүй юу? Би ямар бусдтай адил унаж тусан гудрах биш. Гэртээ яваад л ирлээ. Цалингүй үннээ хэлв. Эхлээд давсалсан өргөс тэмх шидэж байна. Өдрийн хоолноор шүү дээ. Дараа нь энэ дүү аваад цохиж байгаа юм. Ингээд л би салаад ирлээ. Давсалсан өргөс тэмхээр гинэ гэж Мария дахин өрөвдөв. Давсалсан ижи. Бүрэн мөсөн гэвүү? Гэд Мария хүргэний хөлөөс толгой хүртэл гүйлгэн харж чумдаан чинь хаана байна гэж асуулаа. Чимдаамсаа байхгүй ижи. Хөрөнгөө салгаагүй. За. Мария учрыг ойлгон босож цонхны дэргэд очиж зогслоо.
Зангидсан гараараа шанаагаан тулж 5 минут хэртээ гадаг ширтэв. Ард нь хүргэн гэгдэгч ширээн дээрхийг хуухаман шалар зажилд сууснаа. Вера ингээд хаачаа вэ? Гэд эхлэв шүү. Вера юу? Вера Мурманск хотод суугаа. Тийм хотод дуулсан биз дээ. Юу Мурманск? Гэд хүргэний нүдэд үрлэж ирэв. Хүү минь. Цэргийн хүнтэй суугаад тийш томилогдсон. Хүргэн амаа хангаж хэдэн минут өгдөөгүй гүлэж сууснаа гівгэн тухан орж хаа. Тэгэхээр Сашка энд байж таарв. Хүүгэн чавцад үлдээчгээд өөрөө арилаад өгсөн биз дээ. Алдаг авгаа шүү. Өөрөө тэнд хүүн энд харж хандахч хүнгүй. Хаяад явч. Гэдэл цамнаж гарлаа. Сашка биш Ромка. Ямар Ромка? Ромка гэж нэрлсэн шүү дээ. Сашка гэдэг чинь өөр зээх үү? Машагийн хүү. Маша нь бас миний охин. Ромког аваад явцгаасан. Овгийг нь сольсон гинлээ. Зангиат үг дүүгүй дүнсэж байснаа. Би таны хүргэн биш болж таарлаа гэв. Тийм шиг байна гэж Мария дуурлаа. Хөгшин авгаа минь. Яах гэж толгоо эргүүлсэн хэрэг вэ? Гиснэн хүргэн болох шахсан нэр шилтэй архийг авч үлдээлгүй шавхаж залглаад би ч явах уу да гэд босчээ. Яв да яв. Бүтэн лонхыг цааш нь харуулчихсан хайрж дийлдгэл байгаа. Вера үдэш ажилласаа ирээд юуны төрөнд Сашка өнөө өглөө манайхаас нэг ах гарсан гэх юм гэж ихээсээ шалгав. Мария гараа тоомсоргоос авчаад цахилгаан чин ирж тоолуур шалгаад явна лээ гэлээ. Хүүхдүүд унтахаар хөвцсний хойно Мария авгай гэрээс гарч хашаа налуулж бухалдсан өвсийг налан чимээг өхөн нулим сунгаж зогсжээ.